Daydream Awakening. Сайн уу материал ордныхны уншлаг хийх чинь материал ордныхандаа өнөөдрийн мэндийг хүргэе. За та бүхний ажил хэрэг болон хувийн амьдрал ер нь амьдралд ямар сонирхол хачин байна вэ? Хэрэгтэй мэдээллийг хүргэх гэж байна. Материал ордныхны уншлага бэлэн боллоо. Сонирхолтой үзрүүд гарч ирлээ. Хамгийн ихэнд гарч ирсэн үзэр болохоор Page of Wands гэдэг үзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ үзэр юу хэлж байна вэ гэхээр танд шинэ ажил хэрэг, шинэ project, шинэ санаагаа бодит болгож эхлүүлэх, төлөвлөх хамгийн ихний тэр бодит болгох үе шатыг дэмжсэн цаг үе байгаа юм байна. Тэгэхээр танд өөрт ямар нэгэн шинэ ажил эхлүүлэх санаа аль хэдийн ороод ирсэн байж магадгүй. Нөгөө төгөөр бас энэ Wands үзэр маань энергийг ерөнхийдөө илтгэдэг л дээ. Тэгэхээр шинэ энергийн харилцаа үүсчиж болох юм байна. Дээрэс нь шинэ шинэ дурлалттай гал халуун бас юм учралтай та учирч магадгүй цаг үе байна. За нөгөө үзэр маань болохоор Four of Pentacles үзэр гарч ирсэн. Энэ бол яг айгу ойлгомжтой санагдаж байна. Ягаад гэвэл материал ордных нь маань ерөнхийдөө хамгийн их өөрсөндөө эд баялагийг цуглуулж, хуримтлуулж доктортой болохыг хүсдэг. Доктортой байр суур, доктортой эд баялагтай болохыг хүсдэг орд байгаа. Тэгэхээр энэ үзэр маань яг өмнөнийг илтгэдэг үзэр байгаа. Тэгэхээр та бас яг зорьсондоо хүрээд өөрийнхөө хүссэн эд баялагийг доктортой болгож хинч танаас салгаж чадхааргүй болгоцсон тийм мэрэгшсэн цаг үе дээрээ бас байгаа юм байна. Дараагийн үзэр маань болохоор Three of Pentacles үзэр маань хоошоо гарч ирсэн. Тэгэхээр энэ болохоор та бусадтай хамтарч ажиллах хүсэлгүй эсвэл бусадтай хамтарч ажиллах нь танд бүтэлгүй байгааг илэрхийлж байгаа үзэр бололтой. Магадгүй хамтарч ажилласнаар энэ нь санхүүгийн эд баялагын алдагдaltaй байж магадгүй. Эсвэл хоорондоо саналаа нийлүүлж чадахгүй маргалдаад байж магадгүй. Энерги алдаад байж магадгүй. Тэгэхээр эсвэл та ийм хамтын ажиллагаанаас алдах үе гэдэг айдасыг хэлж байна. Хэрвээ айдас байгаа бол энэ айдас яг бодит айдас уугүй юу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Нөгөө төгөөр магадгүй хамтарч ажиллаад хэрэггүй гэдэг ийм утгатай үзэр байна. Three of Cups үзэр маань бас доошоо харж ирсэн. Энэ нь яг л нөгөө нэг хамтарч ажиллахаас айж байгаа гэдэг нь ямар учиртай вэ гэхээр нөгөө нэг хэд олон хүний хүсэл, эрмэлзэл, зориг, далд санаа тэр шунал гэх мэт нь маш олон зүйлс ингээд хоорондоо холилдоод эренгүүт ерөнхийдөө замбраагүй байдал үүсдэг. Тэгэхээр бас энэтэй холбоотой айдас байна уу? Эсвэл та урд нь тийм юм тань тохиолдоод тэр айдсаасаа болоод бүх хамтын ажиллагааг ийм бүтлэхгүй, бүтэмжгүй аюултай байд юм байна гэдэг ойлгоцсон кодлт яваад байна уу гэдгээ та бас өөрөөсөө асуугаараа. Бүх хамтын ажиллагаа ийм байх албагүй. Тэгэхээр хэрвээ өмнө нь танд ийм бүтлгүүцсэн хамтын бусад хүмүүстэй хамтарч ажилласан алдагдaltaй туршлага байгаа бол энэ бол яг л тэр үе тохиолдсон тийм туршлага дандаа тийм байна гэсэн үг биш. Тэгэхээр тэр өмнөх туршлаган дээрээ юун дээр алдаж ямар буруу хүмүүстэй нийлж гэдгээ л ерөнхийдөө ухаарч суралцах нь чухал. Тэгээд хит өөртөө бас ингээд бусадтай хамтарч ажиллах нь ийм алдагдaltaй байдаг юм байна гэдэг цэг анхаарлын цэг тавихаар цаашдын магадгүй амжилттай хамтын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанаас таныг хит хойшлуулад тийшээгээ орч чадахгүй айцтай болгоцсон байх вэ дээ гэдэг санааг бас өгмөр байна. Death үзэр гарч ирсэн. Death үзэр маань ерөнхийдөө
айх зүйл байхгүй. Энэ бол яг үнийг хэлэх юм бол маш таатах үзүр. Энэ бол болох ёстой зүйлс болдгоороо болоод дуусаж байгаа ямар нэгэн тийм таны амьдралын нэгэн үе шат төгсгөлдөөрөө ирсэн байгааг илтгэж байгаа үзүр. Тэгэхээр юм төгснөө гэдэг нь араас нь дандаа гоё шинэ зүйлс ургаж ирж байдаг. Тэгэхээр таны амьдралд ямар нэгэн харилцаа, ямар нэгэн ажил, ямар нэгэн одоо хүрээлэл ч юм уу те юу ч байж болно. Энэ бүхэн төгсгөлдөө ирээд магадгүй таны дотор байсан ямар нэгэн дүр үхээд ингээд дуусж байгаа бол санаа зовлтгүй. Энэ бол яг л болох ёстой зүйлс болдгоороо болж байгаагийн илтгэл. Тэгээд таны амьдралд шинэ сайхан зүйл орж ирэх болно. Тэгэхээр тэр шинэ сайхан зүйлийг өгтөж авахын тулд мэдээж бас тэр дуусж байгаа зүйлийг дуустал нь дуусгах нь одоо эсэргүүцэхгүй байх нь маш чухал. Тэгэхээр энэ өхлийг зүгээр байгаагаар нь яг юм байгалийн өхөл юм шүү те байгалийн жамаар болж байгаа зүйлс юм шүү. Сайн дуусгаараа, аз жаргалтайгаар дуусгаараа гэж зүйлийг High Priestess үзүр маань доошоо гарч ирсэн. Тэгэхээр бас энэ бичлэгийг үзэж байгаа матриархных нь маань хит бусдыг хардаж сэрддэг, муугар боддож магадгүй тийм хандлагатай гэж магадгүй маань байхгүй зүйлсийг байгаа мэдтэй. Эсвэл одоо миний талаар ингэ ярьсан байх таач гэдэг юм уу. Хит их юм айдаст автцсан тэрэндээ өөртөө үнэмшээд итгээд энэ нь бол танд өөрт бол маш хортоо шүү. Та бодит биш зүйлсийг бодит болгож бодно гэдэг нь ерөнхийдөө delusional байгаагаа ухаарах нь маш чухал. Тэгжиж бид нар яг бодит үннийг харах тэр орон зай нь бий болдог. Тэгэхээр ямар зүйлс дээр би алдаа дутагдaltaа бусад хүмүүсийг шал хэрэггүй хардаж сэрдээд буруутгаад гүтгээд эсвэл өөрөөсөө түлхээд эсвэл өөрийгөө хит хязгаарлаад айгаад байна вэ гэдэг дээр анхаарах нэ. Тэгэд түрүүчийн мэдээж нүуний дэвт үзүртэйгээр уялдаж яг 2 of Wands зүр шинэ аялал, шинэ зам, шинэ адал явдал, шинэ одоо үр өгөөж те шинэ баялаг таныг хүлээж байна гэдэг үзэр гарч ирсэн. Тэгэхээр хит их айцтай байгаа зүйлсүүдээсээ ерөнхийдөө тавьж явж саллах хэрэгтэй. Өмнөх болсон бүтлгүй дурсамж, бүтлгүй туршлага тэр бүгдээсээ ухаарах зүйлсээ ухаарад, суралцах зүйлсээ суралцаад, хаалгыг хаагаад ерөнхийдөө шинэ аялалд, шинэ одоо ямар ч юм айдасгүйгээр гоё эргээр ерөнхийдөө эхлүүлэх хэрэгтэй. Тэгжиж тэр нь бас бүтэмжтэй байна. Матрийн урдныханд маань зөвлөгөө нь таалагдсан гэж найдаж байна. Тэгээд баяр таа.